Сайн байна уу? Намайг Гудуулын Сарвалтя гэдэг. Би одоо 47 настай. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. За би одоо Дархан хотод өсөөд одоо оюутан болсон цагаас Улаанбаатар хотод амьдарч байгаа. Багш мэргэжилтэй. За боловсролын салбарт одоо 23 дахь жилдээ ажиллаж байгаа ийм хүн байна. За 2012 онд би одоо 2 дахь хүүгээ олцоод эмчийн хяналтанд ороод шинжилгээ өгөхөд одоо миний шинжилгээнүүд бол нэлээд асуудалтай гарсан. Тэгээд дүүргийн маань эмч намайг яралтай халдвартын эмнэлэг рүү очиж үзүүлээрэй гэж хэлсэн. Халдвартын эмнэлэгт очиход бол би илэгний БД вирустэй илэгний цирроз буюу хатуурал маань бүр 3 дугаар шатанда бараг л нэлээд одоо хүн чатанда орсон байсан. Тэгээ хүүхдээ гаргаж болохгүй гэсэн боловч би одоо тухайн эмчнэр маань бас халдвартын эмчнэр маань намайг зориулжуулсан. Яг хөө гаргах боломжтой тэгээ би зүтгээд одоо хүүгээ гаргасаа. Хүү маань одоо 12 настай 6 дугаар анги сурдаг. За тэр цагаас хойш би өөрийгөө одоо илэгний цирроз өвчтөй гэдгээ одоо мэдэж эхэлсэн. Тэгээ мэдээж төрөлт маань нэлээд хүндрэлтэй байсан. За илэгний цирроз гэдэг өвчнө 3 дугаар шатанд ортлоо би яагаад мэдээгүй вэ гэхээр илэг маань өөрөө одоо дүлийн эрэхтэй юм байна. Өвддөггүй ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, магадгүй жижигхэн шинж тэмдэг илэрсэн байсан ч би тэрийг мэдэхгүй одоо явсаар байсан. За эмчнэрийн хэлснээр бол 2012 онд илэгний циррозын 3 дугаар шатанд орсон байна гэдэг маань энэ хүртлээр бол хүн 15-20 жилийн хугацааг бол өнгөрүүлсэн байгаа гэж надад хэлсэн. Тэгээд тооцоод үзэхээр ер нь бол нэг 9-10 дугаар ангидаа одоо тухайн үед одоо 94-95 он л доо одоо нэг удаагийн шприц гэж байдгүй. Эмнэлэг твтээд одоо атгаа аваад эмнэлэг твчижсэн тэр үед төмөр шприцээр тарьдаг байсан. Магадгүй бас шүдний эмнэлгийн одоо багж техник хэрэгсэл бас нэг удаагийнх байгаагүйтэй холбоотой болов гэж би бол дүгнсэн. Ерөнхийдөө бол гадны халдвар. Яагаад би гадны халдвар вэ гэж одоо итгэлтэй хэлж байгаа гэвэл миний гэр бүл дотор одоо ийм вирустай хүн ээж аавд маань ч байхгүй байсан. Тийм болохоор бол одоо дүүнерт манч байхгүй, одоо хүүхдүүдэд манч байхгүй. За тэгээд одоо яах ёстойгоо бол үнэхээр мэдээгүй. Эмчнэр эмчлүүлээрээ, нарийн мэргэжлийн эмчэд үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээ хаашаа хандхаа бол нэг хэсэг бол ойлгохгүй байсан. За энэ ойлгохгүй байгаа шалтгаанаа бол би өөрийгөө эрүүл мэндийн тийм одоо мэдлэг дутуу өөрийгөө л буруутгасан л та. Тухайн үед бол илэгний өвчин гэж юу байдгийг, цирроз гэж юу байдгийг, бүр БД вирус гэж юу байдгийг гэдгийг бол ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд одоо өөрийнхөө хэмжээнд судалж эхэлсэн. За 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлсэн. Нэлийн одоо хожуу одоо мэдсэн байна чи. Одоо энэ бол одоо ямар ч сан гам бариад эцсийн хүртэл явна. Аль эсвэл элэг шилжүүлэн суулгах хагалгаа орох шаардлагатай байна гэж хэлсэн. Тэр үгэнд нь бол үнэхээр цочирдоод итгээгүй нэг хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгэхэд бол тэр хувийн эмнэлгийн эмч яг одоо өнөө маргаашгүй бараг энэтхэг яваад элгээ шилжүүлэн суулгуулаа гэж хэлжсэн. За ингээд тухайн үед гадаад улсыг бас судлахад бол нэлээд үн өртөгтэй. Би бол залуу гэр бүл байсан. Дөнгөж одоо байрны зээлтэй лизинг дөнгөж хамрагдаа байсан. Юун тийм олон тооцсонсоо ухаалдах шахсан л та. Тэгээд ерөнхийдөө тэгээд дараа нь ч гэсэн өвдөхгүй билээ л гэж. Тэгүн гутаа ажилдаа буцаад одоо декретнээс буцаад ажилдаа ороод хүүхдээ харж авах хугацаанд л нэг хэсэг эмнэлэг авсан л та. Тэгээ эмчнэр маань ч тухайн үед за яг ингээ яваад иж болох юм байна. Арайч элэг шилжүүлэх хэмжээнд очиог байна гэж хэлсэн учраас тайвшраад ажилдаа орсон, ажилдаа ороод буцаад мартсан өөрийгөө өвчтөө гэдгээ. Тэгээд мэдээж ядараад идэг байсан, сүлдө ядардаг болсон, хавгнадаг болсон. Тэгээд өөрөө ирэхгүй одоо эмнэлэг рүү очиж эхэлсэн л те. За тэгээд нэгдүгээр эмнэлэг дээр очиход элэг шилжүүлэх
одоо нэг илэгний тооцоолол байдаг юм шиг байлээ. За тэр тооцооллыг бодоод үзэхэд арай болоогүй байна. Тэгээд надад зөвлөсөн хүн ер нь аль болох гамаа бариад өөрийнхөө илгээр удаан хугацаанд явбал өөр чинь айгүй хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үгэнд урамшаад гам барьж ийн гэж өөртөө бодоод яваадсан боловч бол сайн гам барьж чадаагүй. Тэгээд мэдээж багш хүн чинь одоо жилд 6 сараас 9 сарын хугацаанд 3 сар амардаг. Тэр үед л нэг өөрийгөө эмнэлгээр явж эмнэлэгт үзүүлээ, шинжилгээ өгөөд нэг 10 хоног эмнэлэгт хэвтдэг. Бусдаар бол өөр эмчилгээ бол хийлгүүлж байгаагүй. Тэгээ нөгөө илэг маань өөрөө дүлийн хэрэгтэн учраас өвддөггүй, зүгээр шинж тэмдэг өгөөл хавгнаал ядраал яваад идэг болохоос ш амар тийм одоо ходоод өвддөг шиг базалж өвдөөд уйлууллаад ингэхгүй болохоор нөгөө залуу хүн болохоор тэгээд тэр ирч хүчиндээ байдаг юм уу өөрийгөө ер нь бол тэгээд орхичдаг юм байлээ. Тэгээ энүүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр одоо байгаа залуучууд минь одоо өвдөхгүй байсан ч шинжилгээнд хамрагдаарай, өөрийнхөө биеийг маш эртнээс таньж мэдэрээ гэж бас энийг уриалж байна. За би 9 жил тэгээд одоо циррозтойгоо тэмцээр яваад 2022 онд одоо би маань огцон удаж илгэн дээр маань хавдар гарч ирсэн. За тэгээд илэг шилжүүлэх хаалгаанд орохоос өөр одоо арга байхгүй байна. Танд одоо 2 сарын одоо боломжит хугацаа байна гэж хэлсэн. За би тэгээд за нэг л өдөр уйлсан да. Тэгээд хүүхдүүдэд хараад ер нь амьдрах ёстой юм байна. Бууж өгсөхгүй юм байна гэд дүү нартайгаа болон гэр бүл хантайгаа ярьж зөвлөлдсөн. Тэгээд миний асуудлыг ер нь яг эртнээс миний гэр бүлийнхэн мэддэг байсан. Өвчтөе хүний гэр бүл бол айгүй хэцүү шттэ, санхүүгийн өвчт тэр сэтгэл зүйн хувьд тэр ер нь бол байнгын одоо бас дарамт бол байдаг. За тэгэхээр нэг хүн өвдсөн ч гэр бүлээрээ бол сэтгэл шаналдаг гэдгийг бол би энэ олон жилийн хугацаанд бол үзэж туулж ирлээ. За тэгээ 2022 онд сайхан дүүгийнхаа буйнаар дүү маань донор болоод хавдар судлалын үндэсний төвд илэг шилжүүлэх хаалгаанд ороод өнөөдөр би 3 жил 4 сарыг ардаа үдээд байж байна. Мэдээж шууд илэг шилжүүлэн суулгаад итгэсэн гэсэн үг бол биш. Амьдралын туршид цаашдаа би гам байрна, үргэлж би одоо тордож одоо зөв амьдрах ёстой. Мөн тэгээд бас мэдээж жижиг шажиг одоо асуудлууд гарч ирдэг юм байна. Тэгээд насан туршдаа мэдээж эмний хамааралтай амьдрна. Энэ бүгдийг хийсэн ч урдын адил өвдөхгүй байгаа болохоор үнэхээр сэтгэл хангалуун байна. Бас энүүгээрээ далимдуулаад бас хавдар судлалын үндэсний төвийн эмч, совилогч болон одоо хайртай дүүдээ хань ижилтэй бол үнэхээр их насан туршдаа баярлаж талархаж одоо хүндэтгэж явна гэж боддог. Угаасаа тэгж чи бодож явдаг. За одоо бол би ингээд 47 настай өнөөдөр ингээд даван туулаад явж байна. Би энэ боловсролын салбарт багш гэдэг мэргэжлийг эзэмшээд 23 жил боллоо. Одоо цаашид Монголын ирээдүй үнэхээр хавдраараа тэтгээд одоо тэргүүлж яана гэж мэдээ сонсоод бол надтай адилхан бити болоосоо гэсэн үднээс миний сэтгэл бол байнга санаа зовж шаналж явдаг. Энийг би багш хүний үднээс ч тэр эхийн үднээс ч гэсэн эцэг эхийн үднээс ч гэсэн шаналж явдаг. Миний үр хөхөд миний шарнар надтай адилхан бити болоосоо гэж бол энд одоо би юу хийж чадах вэ гэдэг талаар үргэлж одоо санаа зовж өнөг хүрслээ. За энэ дээр би юу хэлмээр байна гэхээр одоо бас Монголын нийгэм эрүүл мэндийн салбар бол үнэхээр дэвшилттэй байна. Одоо урьдчилан эртэлрүүлэг гэдэг одоо сайхан юу гарсан байна те тэрүүгээр ороод өөрийнхөө биеийг ямар байна, эрүүл байна уу, юун дээр анхаарах уу, яах вэ гэдэг дээрээ бол одоо дүн шинжилгээ хийхэд одоо болсон байна. Тэгэхээр эрүүл мэндийн талаас одоо улс маань бидний ард иргэдийн төлөө юм хийж ийн гэж бол харж байгаа. Хамгийн гол нь залуучууд маань одоо
залуучууд гэлтгүй ахмад үе маань ч гэсэн бие сааруул эрүүл болохоор хүн эмнэлэг явдгүй юм байлээ. Заавал явж байгаараа жилдээ ядаж нэг удаа одоо шинжилгээ өгөөд биеэ үзүүлчих байгаараа гэж уриалж байна. Мэдээж энэ хавдрыг одоо дэлхийд тэргүүлж байгаа тоог бууруулахын тулд эрүүл мэндийн салбар маань их ажлыг хийж байгаа байх. Гэхдээ иргэд бид нар өөрсдөө ухамсартаа бас өөрийнхөө биедээ хайртай байя, үр хүүхдтэй хайртай байя, найз нөхдөд хайртай бай, нэг уриалдаг бай, зөв зүйлээр одоо дэмждэг байя гэдгийг бодол энд бүхнээс харж байна. Тухайн үед би 2012 онд циррозын хүн чатанд орсон байсан боловч надад бол эрүүл мэндийн эмнэлэгт үзүүлэх тухай ер нь бодол тэр болтол орж байгаагүй. Яагтвэл би өөрийгөө эрүүл гэж бодож явсан. Зүгээр л энэ бол миний бодол байсан. Гэвч биемэн дотроос ол үнэхээр одоо муу болсон байсныг мэдрээгүй бол тэр олон жилийг үдсэн байна гэхээр үнэхээр харамсалтай. Одоо илэг шилжүүлэх хүртлээ явсандаа өнөөдөр анханасаа багаасаа би ингэхгүй явдаа гэсэн бодлууд маш их байдаг юм. Тийм болохоор одоо бүр цэцэрлэгт байхаас нь хүүхдүүдийг эрүүл мэндийн мэдээлэлтэй болгож одоо бүр хичээл сургалтанд нь боловсролын тогтолцоонд одоо эрүүл мэндийн одоо юг илүү гүнзгийрүүлж ороод хамгийн гол нь тэр маань хүндээ хүрж гэнэ үү гэдэг дээр дүгнэлт хийж ажилласаа гэж хүсэж байна. Яад гэвэл одоо би мэрэгжлийн боловсролын сургуульд ажилладаг. За тэндээс гарч хахад манай суралцагчид миний гэрт байгаа миний хүү эргэн тойронд байгаа ах дүү нарын минь хүүхдүүд эрүүл мэндийн хичээлээр одоо олж авч байгаа мэдлэгийг маруухан юм болоо гэж харж байна. Энэ дээр сургуулийн эмч одоо цэцэрлэгийн эмчнэр бүр илүү сэтгэл тавьж ажилласаа хүүхдийг хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг шиг багаасаа л энэ эрүүл мэндийн мэдлэгтэй болоод үсэх юм бол начиг алдахгүй гэж би бол бодож байна. Тийм байсан бол би 20 настайгаасаа урьдчилан ширгэлэх шинжилгээ өгөөд өвдөхгүй байсан ч эмнэлэг орж үзүүлээд явсан бол өнөөдрийн би арай өөр байх байсан болоо гэж бодож байна. Тэгэхээр нэгэнд хавдар болцсон хойно нь биш, хавдар болохоос өмнө бүгдээрээ эрүүл мэндэ бодож залуу гэр бүл, бүх гэр бүл, аав ээжүүд, багш нар маань, сургууль, боловсролын тогтолцоо маань энэ дээр бүгдээрээ нэгдэж л ажиллавал 30 жилийн дараах, магадгүй 20 жилийн дараах Монголын ирээдүйн маань хавдар гэдэг өвчний 50% буурах болоо гэсэн энийг даван туулж байгаагийн хувьд бол би ийм үзэл бодолтой явж байгаа. Тийм болохоор начиг бити байгаараа урьдчилан сэргийж үзүүлээрээ эрүүл мэндэ бодороо эрүүл амьдраараа гэж миний зүгээс хүсэж байна. Баярлалаа.